Сайн мэцхан өрхөм үзэгчдээ ламаа байна. Та бүхэн дэлхийн төв 7 хоногийн онцлог мэдээ хөтөлбөрийг үзэж байна. Та бүхний мэдж байгаачлан өдөр бүр бид дэлхийн төв хөтөлбөрөөрөө Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халимаг, Хятад улс зэрэг хөрш бус нутгуудын чухал үйл явдлын талаар мэдээлдэг үлээ. Харин 7 хоногийн төгсгөлд хамгийн сонирхолтой онцлог сурвалжлагуудаа төвөрлөн дүгнэлт хийдэг уламжлалтай ингээд энэ 7 хоногийн онцлог мэдээллүүдийг хүргэж байна. Урагшаа. Хоёр өдөр үргэлжилсэн хэлэлцээр уулзалтууд, бодит тохиролцоонууд Бурайдын төлөөлөгчид Улаанбаатараас шин санаа боломжуудтай буцлаа. Монголын бизнес эрхлэгчид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Улаанбаатар хотын удирдлагууд хоёр улсын бизнес эрхлэгчдийн дундын ашиг сонирхлыг олоход нь бүх талаараа дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэ ажил томоохон түншлэлийн эхлэл болж чадах уу? Хариултыг манай сурвалжлагаас хүлээн авна уу? Бурайдын төлөөлөгчид Алексей Циденов удирдлагадор Монгол улсад 2 өдөр ажиллалаа. Төлөөлөгч бүр өөрийн чиглэлээр уулзалт ажлуудыг хийлээ. Улаанбаатар хотын захирагч Игорь Шутенков хэд хэдэн уулзалт зохион байгуулж, Улаанбаатар хотын төлөөлөлтөд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм а. Бид соёл, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Монгол найзууд маань ч батллаа. Хамгийн гол нь эдийн засгийн салбарт ч бэлэн байгаа юм а. Монголын олон бизнес эрхлэгч манай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Харин Улаанбаатар хотын захиргаа энэхүү хамтын ажиллагааг дэмжиж, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоог тогтооход бүх талаараа тусалцаа үзүүлэхэд бэлэн байна. Манай талаас шууны мах, гахаамах нийлүүлэх боломжийг судалж үзхийг хүссэн юм. Мэдээж Улаанбаатар хотын гол чиглэл өөр байж болно. Мөн орос хэлээр чөлөөтэй ярьж чаддаг. Орсоор суулцах боломжтой оюутнуудыг мэргэжлийн чиглэлээр ялангуяа ардын аж ахуйд хэрэгцээтэй мэргэжлүүдээр сурах тал дээр хамтран ажиллах сонирхол бий. Улаанбаатар хотод Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Чимэд Баржинемаев мөн ажиллаж байна. Улаанбаатар хотод Улаанбаатарын иргэдийн төлөөлөгчдийн даргатай сонирхолтой үр дүнтэй уулзалт ярилцлага боллоо. Уг уулзалтын үеэр бид цаашдын ажлууд хэрхэн төлөвлөгдөж байгаа, ямар хамтрсан арга хэмжээнүүд зохион байгуулах боломжтой талаар хэлэлцсэн юм. Туршлага солилцох тухайч ярилцлаа. Мэдээж энэ бүхэн бол өнөөдрийн үед болж буй маш чухал үйл явдал юм а. Мөн Игорь Шутенков Улаанбаатар хот Монгол улсад орос хэлний хэрэглээг сэргээхэд бүрэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн бөгөөд хөрш орны оюутнуудыг орос хэл дээр сургаж, боловсрал эзэмшүүлэхэд хамтран ажиллахад нээлттэй байгааг онцлон тэмдэглэсэн юм а. Ухрах газар үгүй. Энэ бол 20 настай дислэгч Прокопий Синчихний сүүлчийн үгс юм. Тэр ганцаараа ширүүн галын дор эх орноо хамгаалan сүүлчийн хүчээр шавхтал тулалдсан. Өнөөдөр түүний нэр Улаанбаатар хотын нэгэн гудамжинд мөнхөрчээ. Тэр ямар хүн байсан юм бэ? Ямар гавьяа байгуулсны үндсэн дээр зөвлөлтийн баатар хэмээх нэр хүндтэй цолыг хүртсэн юм бол энэ бүхнийг Бурайд дахь хамтрагч дэлгэрэнгүй өгүүлэх болно. Из воспоминаний бойцов Первого Украинского фронта. Сраженные автоматной очередью. Украины 1-р фронтын дайчдын дурсамжаас автомат бууны шүршилтэд өртөн цэргүүд эр зоригтойгоор ам өргөдөв. Дулдааны талбарт дислэгч Синчихэн ганцаараа үлдэв. Тэр нэгэн зэрэг сум зөөгч чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байлаа. Харин дайсан эсэргүүцлийг үлтон улаар нь довтолж байв. Гинэт баруун гарт нь цохилт мэдрэгдэж гар нь хүчгүй унжлаа. Цусанд будагдсан Синчихэн зүүн гараараа галт зэвсгнээс атхан үргэлжлүүлэн галлсаар байв. Гэтэл дахин сум шунгнаж дислэгч Синчихэн их бууны суурин дээр унжээ. Түүний амийг дайсны сум таслаж аимшиггүй баатрын түүх энд төгссөн юм. 20 настай дислэгч Прокопий Синчихэн Польшийг чөлөөлөх тулааны үеэр ам өргөцсөн юм. Түүнтэй хамт тулалдсан цэргүүдийн хэлснээр тулааны үед буцаж ухрах тушаал ирэхэд Батрайн захирагч ухрах газар үгүй хэмээн хариулсан нь түүний сүүлчийн үгс үжээ. Өнөөдөр түүний нэрээр Улаанбаатар хотын нэгэн гудамж нэрлэгдсэн байдаг бөгөөд энэ зөвлөлтийн баатрын нэрэмжит гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэнж бий. Зөвлөлтийн баатар цолыг тэрээр 1943 оны намар Днепр мөрнийг гаталсан гавьяагаараа хүртсэн юм а. Тэр өөрийн нэгтгэлийн амтаар голыг гатлаж дайсны тулгуур байрлалыг эзлэн авч гол хүч эртэл уг байрлалыг хамгаалсаар байжээ. Тэрээр өөрийн гараар 7 таг устгасан байдаг юм. Улмаар 1944 оны 1-р сард Зүйл социалист бүгд найрамд холбоот улсын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарилгаар түн зөвлөлтийн баатар цол хүртээсэн юм.
Харамсалтай нь нэхэн олгосон юм. Үүргээ биелүүлэхийн төлөө өөрийгөө золиослон гэдэг нь юу юм? Эр зориг, бахархал, баатарлаг чанарын илрэл биш юм бол өөр юу байх вэ? Тэслэгч Синчихний удирдсан их бууны нэгтгэлд галлах ангийг галын дэмжлэгээр хангах, Днепр бүрнийг гатлах гармыг хамгаалах, мөн ангийн хамтаар фронтын командлын зааврын дагуу заагалсан байршилд хүрэх үүрэг өгөгдсөн байв. Дайсны их бууны хүчтэй гал агаарын дайралт зогсолтгүй үргэлжилж байсан ч Синчихний удирдсан нэгтгэл байлдааны даалгавраа амжилттай биелүүлж чадсан юм. Хэнийг ч мартаагүй, юу ч мартагдаагүй. Өнөөдөр 20 настай дэслэгч Синчихний баатарлаг гавьяаг дунд сургуульд үзэж байна. Бүхэл бүтэн нэгтгэл хэрэгтэй газар ганц солгоо гараараа өндөрлийг хамгаалах эр зориг хүмүүрт байхгүй хаа. С помощью пушки, где нужен целый расчет. Байлдагчид ийм мундаг баатраар бахархаж байгаагаа илэрхийлэн хамаатнуудад нь захиа бичсэн байна. Хүүн баатарлаг гавьяа байгуулсан гэж Улаанбаатар хотод түүнийг дурсаж гудамж нэрлсэн штэ. Удахгүй Орос албаны улс агуу ярих ялалтын 80 жилийн ойгоо тэмдэглэнэ. Эх орноо фашист түрмгийлэгчдээс хамгаалan ам бие зориулсан баатруудаараа өнөөдөр нийт ард түмэн бахархаж байна. Тэд бол залуу үеийн хувьд үнэн ч эх оронч үлгэр дуурайл болох хүмүүс юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зоригт фридайверууд байгаль нуурын мөсөнд орж чадвараа сорж байна. Орос, Хорват, Турк мөсөнд орох фридайвийн наадам дээр шинэ дээд амжилтууд ар араасаа тогтоогдсоор байна. Хин хамгийн мундаг нь байв. Хүйтэн нуурын гүн рүү үсрэх зориг гаргасан хүний сэтгэл зүй ямар байдаг вэ? Үнийг одоо мэдээлэх болно. Мэргэжилтнүүд мөсний доорх усан сэлэлтийн зайг бэлтгэж байна. Нийт урт нь 120 м юм. Энэ зам дагуу хэд хэдэн майн буюу энгийн үгээр онгол нөх байршуулсан. Эдгээр нь тамирчинд ямар нэгэн санаандгүй нөхцөл үүсэх тохиолдолд хэрэг болно. Байгалийн мөсөнд орох наадмын сүүлийн өдөр энэхүү зайд шин дээд амжилт тогтоохоор Москва хотоос ирсэн Екатерина Некрасова зорж байна. Екатерина Некрасова из Москвы. Шүүгч дохио өглөө ингээд шумблаа. Екатерина метрээр амжилттай урагшилсаар хэдхэн хором үлдээд байна. Үзэгчдийн сэтгэл төвшин анхаарал төвлөрсөн мөч. Ингээд шиндээд амжилтыг тогтоож чадлаа. Тамирчин бүсгүй сэлүүр ба усны хувцастайгаар мөсний доогуур 122 м-ийг 1 минут 39 хормын дотор туулсан байлаа. Энэ амжилтыг чөлөөт шумбалтын холбооны шүүгчид аль биесээр бүртгэж авлаа. Екатерина Некрасова 122 м дээд амжилт цагаан удас. Екатерина Некрасова 2003 онд зүгээр л усан шумбах байдлаар эхэлж байжээ. Дараа нь өвлийн усны сэлэлтээр идэвхтэй хичээлж уралдаан тэмцээнд оролцож эхэлсэн байна. Харин байгаль нуур руу хийсэн анхны аяллаа үеэр түүнд мөсөн доогуур 25 м сэлхийг санал болгож. Тэр мөчөөс хойш тэрээр чөлөөт шумбалт буюу амьсгаа төвжин усан шумбах спортоор хичээлэхээр шийдсэн байна. Одоо Екатерина 7 хоногт 3 удаа тогтмол бэлтгэл хийдэг. Түүний дасгалжуулагч нь Михаил Решетников юм. Гол анхаарах зүйл бол амьсгаа төвжих чадварыг сайжруулах явдал юм. Хэдийгээр Екатеринад олон жилийн туршлага байгаач энэ удаад ч мөн сандарч тогтолсон гэдгээ нуусангүй. Бас л овоо сандарч твдлээ шүү. Гэхдээ их таалагдлаа. Би байгаль нуурт 3 дахь ирж байна. Ирэх болгонд сайхан сэлж мөсөн доогуур шумдаг да. Очень хорошо плывется и ныряется подо льдом. Шумбад дээшээ гараад ирэхэд нэн түрүүнд ямар сэтгэл төрж байна? Ну как эйфория. Сэтгэл хөдлөл бэлтгэлээ дэмий хийгээгүй юм байна гэж бодсон. Энэ бүхнийг хийж бүтээхэд туслалцаа үзүүлсэн энэ олон хүний хөдөлмөр дэмий байгаагүй юм байна. Би чадсан. Би маш их баяртай байна. Всё получилось. Я очень рада. Тамирчны гол зорилго бол эхний майн буюу нөхрөө шумбуу орж мөсний доогуур 120 м-ийг сэлж туулах явдал юм а. Дараа нь гарч ирээд гипокси буюу хүчил төрөгчийн дутагдлын үед өөрийгөө хэрхэн хянаж байгааг тодорхой протоколын дагуу харуулах ёстой юм. Тамирчин шүүгчдэд сайн сайхан байгаагаа харуулах тодорхой дараалалтай үйлдэлүүдийг гүйцэтгэх шаардлагатай юм. Энэ зай бол том сорилт шүү. Мөн энэ төрлийн тэмцээн харьцангуй шинэ төрөл бөгөөд шүүгч бидний хувьд шинэ сорилт болж байна.
Тиймээс зохион байгуулагчдын зүгээс урьдчилсан бэлтгэлийг маш эртнээс нарийн төлөвлөн хийсэн юм. Наадмын эхний өдрүүдэд бусад оролцогчид бас шин дээд амжилт тогтоосон. Оросын тамирчин Ольга Маркина моноласт буюу нэг сэлүүртэйгээр 71 метрийн гүнд шумбуу орсон. Харин Хорватын зочин тамирчид болон Витомир Маричич, Санда Делианаар олс дагуу зөвхөн гараараа татах шумбах төрөлд амжилт тогтоожээ. Санда 55 м, Витомир 62 метрийн гүнд хүрч тус амжилт тогтоосон байна. Мөн Туркээс ч тамирчид ирж оролцжээ. Энэ тэмцээн нь энэ жилээс олон улсын статустай болж улам өргөн цар хүрээтэй боллоо. Үнэхээр гайхалтай байлаа шүү. Бид сайхан цаг агаартай байгаасаа гэж мөрөөдөж байсан. Харин тэмцээний үед Оросын чөлөөт шумбалтын холбоо үнэхээр өндөр түвшинд маш сайн зохион байгуулсан. Бүх зүйл маш өндөр зохион байгуулалттай байлаа. Бид үнэхээр их баяртай байна. Мөн аюулгүй орчинд байгаагаа мэдэрч байна. Гэхдээ хамгийн чухал зүйл бол чөлөөт шумбагчдын аюулгүй байдал хэвээрээ байна. Байгаль нуурын мөсөн доогоор фестивал бол дэлхийд дээрх анхны мөсөнд орох фри дайвингийн наадам бөгөөд Оросын фри дайвингийн холбооноос ажиллагаар бий болсон юм. Энэ наадмыг энэ жил 2 дахь удаага зохион байгуулж байна. Анхны наадам өнгөрсөн жил байгаль нуурын Баг тэнгис гэдэг газар болж исэн юм. Анхны болон 2 дахь удаагийн наадмын аль алинд нь тамирчид тус бүр 4 шинэ амжилт тогтоож түүхэнд тэмдэглэхүйц амжилт үзүүлжээ. Өнгөрсөн жил энэ наадамд 12 тамирчин оролцож байсан бол энэ жил 22 хүн оролцлоо. Бид өсөн хөгжиж байна. Ирэх жил бүр ч олон хүн оролцоно гэж найдаж байна. Учир нь спортод ялангуяа өвлийн фридайвинг буюу хүүдэн усан шумбах төрөлд хүмүүсийн сонирхол өсөн нэмэгдэж байна. Харин үнэнээ хэлэхэд байгаль нуур бол үнэхээр дахин давтагдшгүй онцгой газар. Маш олон хүн энэ сайхан нутагт ирэхийг хүсдэг. Байгалийн усыг туулж шумбасны дараа дахин заавал эргэж ирмээр санагддаг. Учир нь тэр юр бусын эрчсээр цэнэглэгддэг. Эсэргээж ирч хүч өгдөг. Үнэхээр үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмж төрүүлдэг юм. Дарья Андреева, Александр Гаврилов и Сергей Коваленков специально для программы «Новости». Загасчлалын хобби Читай хотыг бүрхэж орхилоо. 160 баг, иргэдээр халуун хүүхдийн бодоо адреналинаар дүүрэн уур амьсгал, өвөр байгалийн хязгаарын загасчлалын наадам энэ удаа оролцогчдын тоогоороо дээд амжилт тогтоолоо. Зарим нь хамгийн загас ихтэй цэгийг олж өрсөлдөж байхад үлдсэн нь галын дэргэд казак дуу айлсаар дулаацж байна. Хэн хамгийн шилдэг загасчин болж наадмын гол шагналыг хүртсэн бол одоо хамтдаа үзцгээе. Өглөөний сэрүүн сэлхийг үл харгалзан нуурын эрэг хэдийн хүмүүсээр дүрчээ. Юуны өмнө шүүгчид аюулгүй байдлын зааварчилгаа өгч эхэлсэн бол загасчид мөсөн дээр гарах дохиог тесэн ядан хүлээж байлаа. Ребомания наадамд нийт 160 гаруй баг оролцож байна. Баг бүр 3 оролцогчтой. Загасчлалын тэмцээн Иван нуур дээр явж байгаа бөгөөд ялагч баг захирагчийн нэрэмжит шагнал болох газар усны аюулгчийг гардаа авах юм а. Өвлийн загасчлалыг ихэвчлэн эрчүүдийн хобби гэж үздэг ч энэ удаагийн наадам дээр бүсгүйчүүд идэвхтэй оролцож байна. Харин оролцож буй эмэгтэйчүүдийн ярьснаар загас барихын тулд эхлээд сайн өвөөш олох хэрэгтэй гинэ. Энэ бол бормиш. Загас энийг амсаад галзуурах шаханда. Яна 4 настайгаасаа уурга барьж эхэлсэн ч бэрхшээл гарсаар байдаг гин. Дээгнүүдээ салган мөснөөс тэглэн ягд гэж үү? Уул нь хичээгээд л байдгийм. Гэвч ийм болсоор байдгийм да. Багууд уралдаанд бүрэн автаж ялалт байгуулан авраг болохыг хүн бүр хүсэж байгаа ч оролцогчид хоорондоо туршлага, нууцаа харамгүй хуваалцаж байна. Өнгө хэмжээ зэрэг өгөөшний нарийн тохиргоо чухал үүрэгтэй. Жишээ нь тэнгэр бүрхэг бол тодонгийн өгөөш ашиглах хэрэгтэй гэж зөвлөлөө. Гэхдээ хамгийн гол нь загас ихтэй газрыг мэддэг байх нь амжилтын үндэс гэдгийг тэд онцолж байна. Шагшаа нуур бол сайхан, загас бэлэглэх дуртайч. Загасны төлөө баггүй хичээл зүтгэл гарах хэрэгтэй газар шүү. Энэ чинь Иван нуур шиг биш ээ. Би зуны загасчлалтын тухай ярьж байна. Тэндээс олон зурхаа барьж болно. Гэвч жин дунджаар 1-2 кг л байдаг юм. Харин шагшаад өдөржингөө байж 2-3 загасл барина. Гэтэ үр дүн шал өөр шүү. Уурга даах уу, дийлэх үү гэдэг нь өөрөө басаад л явдал. Ямар өгөөш авахыг нь харахын тулд хүн бүр цуглаж зураг даруулах тэр мэдрэмж өөрөө нэг төрлийн адреналин. Үүнийг өөр зүйлтэй яагаад ч харьцуулж болохгүй. Оролцогчид ялахын тулд барьсан загсаа нэг нэгээр нь татаж гаргаж байх хооронд эрэгдээрч хийх ажил байна. Би ч бас мөсөн дээр гарч тэр мэдрэмжийг өөрийн биеэр мэдрэмээр байна. Гэвч надад ажил их байна. Бид зочдод зориулж уур амьсгал бүрдүүлж, баясгаж, хөгжил хөөр нэмэх үүрэгтэй.
Наадмын оролцогчдод зориулан нуурын ирэг дээр дулаацах цэгүүдийг байршуулсан байна. Мөн зочдыг амтад банш, халуун цай, хүүхдийн будаагаар дайрлаа. Олон хүн ирлээ. Одоогоор 500 хүн мөснөр гараад байна. Бусд нь ирэг дээр үлдэж амралтын өдрөө сайхан өнгөрүүлж байна шүү дээ. Ер нь амралтын өдрийг ингэж л гэр бүл найз нөхдөөрөө хамтдаа өнгөрүүлэх сайхан шүү дээ. Загасчлал маань уламжлалт хэлбэрээр явагдаж байгаа. Хэн хамгийн их загас өрн тэр хүн л гол шагналаа өртөндөө. Энэ хооронд наадам төгсгөлдөө хүрч шүүгчид нийт барьсан загсыг нь тоолж жингэн хэмжиж дуслаа. Нийт дүнгээрээ 13 кг загас барьсан 1-р баг аваргаар тодорлоо. Та ахмад уу? Маа энэ түлхүүр. Бид хэдэн жилийн турш энэ тэмцээнд оролцож байна. Жил ирэх тусам баг багаар дээгүүр байранд шалгарах болсон. Харин энэ удаа бид эцэст нь төрүүлж 1-р байрыг эзэллээ. Мэдээ шагналт байранд орох болов уу гэж найдаж байсан ч баг зэрэг сандарч тогтолж байсан шүү. 2-р байрыг 21-р баг эзэлж хөтлөгчөөс завны хөдөлгүүр гард авчээ. Харин 3-р байрт 11-р баг шалгарч шагнал болон хийлдэг зав хүлээ авлаа. Наадмын үеэр нээлтээр 20 төрлийн номинацаар тусгай шагналууд гардуулсан бөгөөд хамгийн залуу загасчнаар 9 настай Савели Кузьмин, харин хамгийн бяцхан эмэгтэй загасчнаар 10 настай Варвара Лаврухина тодорчээ. Шаталсан гуйлт нартан дээгүүрх хараалт ядартлаа сунах дасгал Якутск хотын спортын ордонд GTO хөтөлбөрийн өрсөлдөөнтэй тэмцээн болж өнгөрлөө. Энэ жилээс дүрм чангарсан бөгөөд оролцогчид бүх дасгалыг алдаагүй төгс гүйцэтгэх шаардлагатай болсон байна. Хүний хязгаарыг даван туулж өөрийгөө ялан дийлэх нь ямар мэдрэмж байдаг бол энэ тухай манай Якутск дахь хамтрагч хуваалцсана. Оролцогчдоос гадна багуудын хөгжөөнд дэмжигчид ч мөн адил сэтгэл догтлон өрсөлдөгчдөөс илүү гарахаар чармааж байлаа. Ялалтын 50 жил спортын ордонд өрсөлдөөний уур амьсгал нэн ширүүн урамтай байлаа. Гараа дараа нь шаталсан гуйлт, суниалт, хөвлийн булчингийн дасгал, турник дээрх суниалт, уламжлалт, саадтай өсрэлт зэрэг 5 сорилтоос бүрднэ. Энэ бүхнийг 18 минутад гүйцэтгэх ёстой юм. Энэ жил уралдааны дүрмд хэд хэдэн өөрчлөлт орсон нь тэмцээнийг илүү сонирхолтой болгожээ. Гол нь дүрмийн өөрчлөлт юм аа. Өнгөрсөн онд дасгалыг буруу гүйцэтгсэн тохиолдолд торгуул ногдуулдаг байсан юм. Бид энэ дүрмэд өөрчлөлт орууллаа. Тэмцээнд оролцогчид бүх дасгалыг заавал гүйцэтгэх ёстой. Тиймээс дасгал бүрийг зөв хийдлээ дахин гүйцэтгэх боломжтой болсон юм. Спортсмены должны на площадке выполнить все упражнения. Баг бүрт 8 таймарчин 4 эрэхтэй мөн адил тооны 18-аас 34 насны эмэгтэйчүүд үе шат бүрийг гүйцэтгэж буй чанарыг харгалзан үзвэл эрэгтэйчүүдийн хувьд хамгийн хэцүү сорил нь турник дээр сунах байсан бол эмэгтэйчүүд сунах дасгал дээр хүндрэлтэй тулгарсан байна. Уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хүндрэлтэй дасгал бол суниалт юм. Энэхүү тэмцээнүүд нь хамтын уялдаа холбоог сайжруулж, багууд хамтдаа оролцож, өөрсдөө даван тулах боломжийг олгодог. Заримдаа бид эмэгтэйчүүд сунаж чадахгүй байхыг хардагч тэд хичээж, эцсийн хүчээр шавхан хийдэг дээ. Юуны өмнө энэ бүхэн нь өөртөө зориулсан чи бэрхшээлийг давсан гэдэг мэдрэмж юм л да. Саха улс нь хөдөлмөр Батлан хамгаалтад бэлэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Дорн Сибирийн бүс нутгуудын тэргүүлэгчдийн нэг юм. Үүнийг Якут тамирчдын амжилт, бүс нутгийн статистик болон иймэрхүү онцлог тэмцээнүүд баталж байна. Хятадын аялгау орос хэлээр ихшээлж эхэллээ. Екатеринбург хотод Орос Хятадын хамтарсан хөгжмийн наадам болж байна. Энэ арга хэмжээ хоёр улсын хөгжмийн уламжлалыг нэгтгэж, соёлын гүрийг бий болгож байгаагаараа онцлог юм. Харин энэ төсөл хоёр орны соёлын харилцаанд хэрхэн шинэ хуудас нээж байна вэ? Яагаад Хятадын хөгжим Орос хүний сэтгэлд ингэтлээ ойрхон байдаг вэ? Хариултыг дараах сурвалжлагаас хүлээн авч үзнэ үү? Уралын сонгодог хөгжмийн шүтэн бишрэгчдэд зориулсан тоглолт. Хэ Жанхао Ченганаар үлгэр жишээ хослол бүтээж, Өвөрмөц Хятад аялгауг симфони хөгжмийн баялаг хэлбэртэй гайхалтай уялдуулжээ. Сонирхолтойгоор уянгалаг хайрын түүхийг өгүүлсэн Лянжу хэмээх алдар зохиолыг 4 дахь удаагийн Орос Хятадын хөгжмийн наадмыг нээхээр сонгонд тогложээ. Энэ жүжигийг Уралын академик филармоны хөгжмийн зохиолч Александра Зиганшина санал болгож, тэргүүн хийлийн хэсгийг өөрөө тоглосон байна.
Өнөөдөр тоглох гэж оролцсон аргууд зочдод хүрсэн гэж бодож байна. Хэд хэдэн хөгжмийн зэмсэг шүү дээ. Ардын, хятад ардын зэмсгүүд юм. Хоёр орны соёлын солилцоо ямар чухал болохыг онцлон харуулахын тулд уг наадмын нээлтэд Орос улбаны улсын гадаад хэргийн яам болон Екатеринбург хот дахь бүгд найрамдах хятад ард улсын ерөнхий консулын төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Тэдний хувьд хятад дүрслийн мод үл яц нэртэй гэрэл зураг үзэсгэлэн хамгийн түрүүнд сонирхсан байна. Тус үзэсгэлэн нь Екатеринбургийн орчин үеийн урлагийн академи оюутнуудын бэлтгэсэн наадмын хөтөлбөрийн нэг хэсэг юм а. Үзэсгэлэнт нийт үзүүлсэн бүтээлүүдээс даруй 3 дахин их бүтээл байлаа. Бид хятадын онцлог, сэтгэлгээ, түүх болон орчин үе уламжлалт зүйлсийн харилцан үйлчлэлийг тод томрон илэрхийлсэн нэн өнгөлөг тод бүтээлүүдийг сонгосон. Энэ жилийн наадамд Уралын консерваторид суралцдаг 120 хятад оюутан суралцж байна. Тэд бүгд наадмын хөтөлбөрт уран бүтээлийн хамтрагчид болжээ. Энэ бол байнга хоёр талын харилцан үйл явц юм. Хятад оюутнууд манайд ирж бид тэдэнд дуудуулах мөн Чайковский, Рахманинов, Глинк, Мусорский зэрэг Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийг заадаг. Бид мөн өөрийн ирэхгүй тэдний соёлд татагдан ордог. Өөрөөр хэлбэл байгалийн жамаар татагдаж урлагт нь уусдаг гэхүү дээ. 2022 онд зөвхөн дотоод сургуулийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд гадаад оюутнуудыг нутгийн оюутнуудтайгаа ойртон танилцахад туслах зорилготой байсан юм а. Гэвч цаашид хүрээгээ хэлснээр олон улсын томоохон арга хэмжээ болон өргөжиж академик урлагийн салбарт Орос хятадын соёлын байнгын харилцааны талбар болсон юм. Наадмын үеэр консерватор тогтмол ирдэг хүмүүс хятад урлагийн шүтэн бишрэгч болжээ. Хятад хөгжим аялгау их сонсголонтой юм а. Ардын дуунч аялгау сайтай, Орос дуутай төстэй юм. Орос юм уу хятад дууны үгийг авчгал аль ч хэл дээр дуулж болох юм. Тэгвэл сонсож байгаа хүнд ойлгомжтой бол сэтгэлээс гарсан дуу гэдэг нь ойлгомжтой болох юм а. Наадмын 3 өдөр оролцогч бүрийн авьяасыг багтааж амжихгүй байсан учраас энэ жил Орос хятад наадам 4 өдөр үргэлжилжээ. Наадмын сүүлийн өдөр Екатеринбургийн консерваторид хөгжмийн хорхоотнуудын сонорыг эртний хятад хөгжмийн зэмсэг болох цин ятгаар баясгана. Александр Пугачев, CGTN, Екатеринбург. Хятад ба Америк нэгдсэн улс хоёр бодож байснаас ч ойр юм. Америк сурагчид бүгд найрамдах хятад ард улсад ирж жинхэнэ хятадыг нүдэрээ харахаар зоржээ. Харин соёлын солилцоо үнэхээр хэвшмэл ойлголтыг нурааж чадах болов уу? Америк хятад залуус юугаараа төстэй юм бол хамтдаа тэдний хоорондын уялдаа холбоог олж мэдцгээе. Америк нэгдсэн улсын өсвөр насны 50,000 хүүхдийг 5 жилийн хугацаанд бүгд найрамдах хятад ард улсад ажилуулах санаачлагын хүрээнд Хятадд шинэ бүлэг ирээд байна. Тус бүлэгт Айова мужаас ирсэн 100 гаруй сурагч багтсан байна. Тэд аяллаа Бээжингээс эхлүүлж 7 хоногийн турш Тэнгэрийн сүм, Хориотой хот зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялж мөн өмнө нь зөвхөн сурах бичгээс уншиж байсан цагаан хэрмийг судалжээ. Үүний дараа Айова мужийн нөхөрсөг аймаг Хэбэ мужид цаас зүсэх урлаг, уран бичлэг зэрэг хятад соёлын өвд биечлэн оролцох боломжтой болсон байна. Энэ ур чадварыг эзэмшихэд амаргүй байсан ч үр дүн нь сэтгэл хөдлөн болсон гэжээ. Америк нэгдсэн улс нь Хятадын панда баавга хамгаалах судлах чиглэлээр хамтран ажилласан анхны орнуудын нэг бөгөөд энэ нь санамсаргүй зүйл биш юм. Тиймээс панда баавгатай танилцах нь Хятадд айлчилж буй Америк сурагчдын заавал хийх ёстой зүйлсийн нэг юм. Тэд олон тооны селфи авч найзуудтай гайхуулахын тулд сошиал байршуулдаг. Энэ хүүхдүүдийн дийлэнх нь амьд панда анх удаа харж байна. Хөөх юм аа. Модон дээр хул сэдээ сууж байгаа панда харах нь надад хамгийн их таалагдлаа. Өнгөрсөн оны сүүлээр Хятад Америк нэгдсэн улс хоёр хулсны баавга хамгаалах салбарт хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлсэн. Ирээдүйд Америкийн амтны хүрээлэнгүүд хулсны бомбрууш хүлээн авах боломжтой болох юм. Манай хоёр улс хоорондоо төсгүй юм шиг боловч үнэндээ хүмүүсийн бодож байгаагаас илүү ижил төстэй зүйлтэй юм байна. Заримдаа онгоцноос буугаад би Хятадд байна гэдгийг мартчихдаг. Яагаад гэвэл үнэхээр олон ижил зүйлс байна.
Ийм төрлийн соёлын солилцооны гол зорилго нь зөвхөн соёл уламжлалтай танилцах биш, харин ч хоцрогдсон ойлголт, хэвшмэл сэтгэлгээг эвдэх явдал юм. Бүгд найрамдагчдад ард улсын хотуудаар аялж, Хятадын нийгмийн сүлжээг судалж буй Америкийн залуус жинхэнэ Хятадыг өөрийн нүдээр харж шинээр нээж байна. Дэлхийн нөгөө захад яг юу өрнөж байгааг харахаар аялалд гарахыг хүсдэг Америк сурагч оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Растет с каждым годом. Цауман Син, Сижитян. Эрхэм үзэгчдээ энд хүрээд та бүхэндээ хүргэх мэдээлэл дууслаа. Ice Global-ыг сонгон үзэж байгаад баярлалаа. Зөвхөн Монгол төдийгүй манай хөрш орнуудад болж буй үйл явдлуудын талаар цаг алдалгүй бид мэдээлэх болно. Тантай Ламаа хамт байлаа. Дараа 7 хоногт эргэн уулзтлаа. Түр баяртай.